Сайн байна уу? Ука байна. Өнөөдрийнхөө энэ дугаараар бизнесийн эрхэм зорилго түүнийгээ хэрхэн гаргах вэ? Эрхэм зорилго яагаад чухал байдаг вэ тухай ярихыг хүслээ. Бизнесээ анх бүтээж байгаа эсвэл бизнесээ нээгээд удаж байгаа ч гэсэн хамаагүй. Хэрвээ та энэ эрхэм зорилгоо гаргаагүй бол түүнийгээ гаргаж өөртөө сануулж байх нь маш чухал байдаг. Бизнес эрхлэгчийн хувьд хийх хэрэгтэй хамгийн чухал ажил бол мэдээж худалдан авагч, үйлчлүүлэгчдийгээ татаж, өөртөө татаж, итгэлийг нь авч, өөрөөр хэлбэл бизнестэй дуртай болгох байдаг л да. Ингэж дуртай болгохын тулд хамгийн түрүүнд хийх алхам бол бизнесээ хүмүүст танилцуулах алхам байдаг. Хэрвээ хувийн брэнд бүтээж байгаа бол та хэн бэ, юу хийдэг вэ гэдэл өөрийгөө танилцуулна. Эсвэл таны бизнес юу вэ, юу хийдэг вэ гэд танилцуулна, тийм ээ. Хэрвээ хүмүүс таалагдсан бол мэдээж хүмүүс бараа бүтээгдэхүүнийг чинь худалдан авч үйлчилгээгээр чинь үйлчлүүлнэ. Тийм болохоор бизнес эрхлэгч, entrepreneur хүний хувьд энэ өөрийгөө болон бизнесээ танилцуулах хэсэг маш чухал байдаг. Тиймээс үүндээ гаших хэрэгтэй гэж би боддог. Хэрвээ танд шин санаа байгаа бол, бизнес байгаа бол түүнийгээ хэрхэн хүмүүст хүргэх вэ? Яаж тэдний анхаарлыг татах вэ? Яаж follower болгох вэ? Яаж email листэндээ оруулах вэ? Яаж тэдэнтэй харьцах вэ? Яаж тэднийг өөрийнхөө бизнес дуртай болгох вэ? Яаж худалдан авагч болгох вэ? Үүний тулд маш олон янзын стратеги хүмүүс хэрэглэдэг л дээ. Гэхдээ хамгийн чухал зүйл бол таны бизнесийн эрхэм зорилго юм. Таны бизнесийн эрхэм зорилго юу вэ? Бизнес бүр эрхэм зорилготой байх хэрэгтэй. Таны бизнес яг юуг зорж байна вэ гэдгийг маш энгийнээр гаргах нь зүйтэй. Та хүс хийхөөр Ука төмрийн хамт подкаст сонсож байна. Би энэ подкастаараа дамжуулаад аль болох олон хүнд оюун ухаан, бие махбод, зүрх сэтгэлээ хамтд нь тууштай хөгжүүлж, хүссэн амьдралаа бүтээхэд нь тусалж урам зориг өгөх зорилготой байдаг. Хэрвээ та өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй, мөн цаашилбал амьдралаа өөрчлөх хүсэлтэй, өөрийнхөө бизнесийг бүтээж хүссэн амьдралаараа амьдрах хүсэлтэй бол энэхүү подкастыг би танд зориулж байна. За одоо цааш нь үргэлжлүүлэн подкастаа сонсоцгоё. Тэгэхээр таны бизнесийн эрхэм зорилго юу вэ? Бизнес бүр эрхэм зорилготой байх хэрэгтэй гэдгийг би түрүүн хэлсэн. Таны бизнес яг юу зорж байна вэ гэдгийг маш энгийнээр гаргах нь зүйтэй. Эрхэм зорилгоо гаргаагүй тохиолдолд, сануулаагүй тохиолдолд яадаг вэ? Эрхэм зорилгоо гаргаагүй, сануулаагүй тохиолдолд бизнесийн процессын явцад төөрдөг. Яагаад анханасаа бизнес хийх болсон юм бэ гэдгээ мартдаг. Би нэг жишээ хэлье л ба. Байгаль орчингоо одоо жишээлбэл бохирдуулахгүй гэсэн эрхэм зорилготойгоор гарч ирээд амжилттай байлаа гэж бодё нэгэн компани, тийм ээ. Тэгээд маш сайхан амжилттай, ашигтай ажиллаад тэгээд тэр цаашилбал нөгөө ашиг дээрээ анхаарлаа төвлөрүүлээд мөнгөний араас яваад ирэхээр нөгөө байгаль орчноо бохирдуулахгүй гэснээ мартдаг байх жишээтэй. Хүний төлөө гэсэн эрхэм зорилготой байснаа түүнийг мартах гихмэд сөрөг талтай байдаг. Тэгэхээр бизнесийнхээ эрхэм зорилгыг тодорхой болгож чадсанаар явцын дунд ямар нэгэн өөрчлөлт гарч шин санаа төрөх үед энэ өөрчлөлт, энэ шин санаа манай бизнест үнэхээр тохирч байна уу үгүй юу гэдгийг тунгаан бодож, хэрвээ үгүй бол татгалзаж, хэрвээ тийм бол түүнийгээ өргөжтүүлэх жишээтэй. Бизнесийнхээ эрхэм зорилгыг гаргаад түүнийгээ өөртөө сануулснаар өөрийнхөө бизнесийг юуны төлөө вэ? Яах гэж бүтээсэн бэ гэдэгтээ баттай зогсож, мөн бусдад түүнийгээ сайн мэдүүлж чаддаг. Би өнөөдрийнхөө энэ дугаараар зарим нэг компаниудын эрхэм зорилго юу болохыг Google-с жишээ болгон түүж авсан байгаа. Тэгээд та санаа авч тодорхой хэмжээний ойлголттой болоход тань туслах байхаа гэж би бодож байна. Тэгэхээр жишээлбэл Улаанбаатар гурил хариуцлагатай компани эрхэм зорилго гэвэл бид ард түмнийхээ тэргүүн сонголт нь байж салбартаа манлайлна гэсэн эрхэм зорилго тавьсан байгаа. Energy Resource компани эрхэм зорилгыг авч үзэхэд бид орчин үеийн техник, технологиг мэргэжсэн, боловсрсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлттэй хослуулан Монгол улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулнаа
гэдэг эрхэм зорилго тавьсан байгаа. Mach Impex компани эрхэм зорилгыг авч үзэхэд манай компани эрхэм зорилго нь дэлхийн дэвшилтэд техник технологиг ашиглан амт чанарын давуу талыг илтгэсэн эрүүл махан бүтээгдэхүүнээр гадаад дотоодын зах зээлийг хангаж үйлдвэрлэл үйлчилгээгээрээ хэрэглэгчтэй дээдлсэн салбартай манлайлагч нь байх юм гэдэг эрхэм зорилго тавьсан байгаа. Өмнө Говь аймгийн засаг даргын тамгын газрын эрхэм зорилго юу вэ гэвэл байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан уул уурхай аялал жуулчлалын хөгжлийн төв байж улс орны хөгжилд тэргүүлэх гэдэг эрхэм зорилго тавьсан байгаа. Mobicom корпорацийн эрхэм зорилгыг авч үзэхэд өөрийн үйлчилгээгээ хэрэглэгчдийн сэтгэл ханамжид бүрэн дүүрэн нийцүүлэхээс гадна хэрэглэгчдийн төсөөллөөс давгуулан хүргэх юм гэдэг эрхэм зорилго тавьсан байгаа. Хүс хий хүрийн эрхэм зорилго юу вэ гэвэл аль болох олон хүнд оюун ухаан, бие махбод, зүрх сэтгэлээ хамттан тууштай хөгжүүлж хүссэн амьдралаа бүтээхэд нь тусалж урам зориг өгөх зорилготой. Жишээлбэл Facebook компани тийм ээ, Facebook-ийн эрхэм зорилго юу вэ гэвэл хүмүүст community-гээ бүтээх боломжийг нь өгч дэлхийн хүн амыг улам ойртуулах, хооронд нь ойртуулах гэсэн ийм эрхэм зорилготой байгаа. LinkedIn тийм ээ, LinkedIn-ийн эрхэм зорилгыг авч үзэхэд дэлхийн мэрэгчлэлтэнгүүдийг нэгтгэн холбож тэдний үр бүтээл амжилтыг улам нэмэгдүүлэх зорилготой гэдэг эрхэм зорилготой байгаа. PayPal гэдэг байдаг шүү дээ. PayPal төлбөр тооцооныг онлайн компани байдаг. Тэгэхээр үүний эрхэм зорилго нь юу вэ гэвэл интернет дээр хамгийн амархан, аюулгүй, хямдхан төлбөрийн шийдлийг бий болгох зорилготой гэж хэлсэн байгаа. Alibaba-гийн бидний мэдих Alibaba-гийн эрхэм зорилго юу вэ гэвэл хаанч дэлхийн аль ч өнцөг болонд бизнес хийхэд амархан болгох гэсэн ийм маш энгийн эрхэм зорилготой байх жишээтэй. Нэмж хэлэхэд би танд зориулж бизнесийн эрхэм зорилго гаргах PDF файл бэлдсэн байгаа. Татаж авах PDF файл бэлдсэн байгаа. Тэгээд тэр PDF файл дотроо би бусад өөр компаниудын эрхэм зорилгоодыг бас оруулсан байгаа. Та тэндээс олж мэдээрэй. Тэгээ хэрвээ та миний email листэнд аль хэдийн бүртгэгдсэн бол би таны email рүү аль хэдийн илгээсэн байгаа. Хэрвээ та бүртгэгдээгүй бол энэхүү подкастын description хэсэгт оруулсан холбоос дээр дараад бизнесийн эрхэм зорилгоо гаргах PDF файлаа татаж аваарай. Эсвэл uka.com руу ороод блог меню хэсгээс блог гэдэг дээр дараад өнөөдрийн бичлэгийн доороос бас татаж авах боломжтой. Тэгэхээр та бизнесийн эрхэм зорилгоо гаргах энэ PDF файлыг татаж авснаар та бизнесийн эрхэм зорилгоо хэрхэн гаргах вэ? Өөртөөгөө ажиллах мөн бусад олон компаниудын эрхэм зорилгоодыг тодорхой бичсэн байгаа, та тэндээс олж мэдэх боломжтой. Бизнесийн эрхэм зорилгоо хэрхэн гаргах вэ гэдгийг би одоо ярих хүсэлтэй байна. Тэгэхээр нэгдүгээрт яагаад таны бизнес танд чухал вэ? Энэ асуултанд дэлгэрэнгүй хариулахыг хичээгээрэй. Хоёрдугаарт таны бизнесээр үйлчлүүлсэн хүн ямар сэтгэгдэлтэй байгаасаа гэж бодож байна вэ? Яг юуг харж мэдрээсэ гэж бодож байна вэ? Жишээлбэл таны бүтээгдэхүүнийг хэрэгэлсэн, тийм ээ, таны YouTube бичлэгийг үзсэн, таны подкастыг сонссон, таны вебсайтаар айлчилсан хүн, сошиал медиануудыг чинь дагаж байгаа хүмүүст яг юу олж мэдээсэ гэж бодож байна вэ? Гуравдугаар, таны компани үнцэн юун дээр тогтож байна вэ? Дөрөвдүгээрт өрсөлдөгчдөөсөө юугаараа ялгарч байна вэ? Тавдугаарт нийгэмдээ, улс орондоо, дэлхийдээ бизнесээрээ дамжуулж ямар өөрчлөлт гаргаж, ямар хувь нэмэр үзүүлэх хүсэлтэй байна вэ? 6-дугаар, таны бизнесийн тухай хүмүүс цааш нь юу гэж яриасаа гэж бодож байна вэ? Хүн нэг бол өөрт нь сайхан мэдрэмж төрсөн тухайгаа, эсвэл муухай мэдрэмж төрсөн тухайгаа цааш нь хүмүүст ярьдаг. Мэдээж бид бизнесийнхээ тухай сайхан мэдрэмж өгөх хүсэлтэй. Тиймээс та хүмүүст бизнесийнхээ тухай ямар мэдрэмж төрүүлмээр байна вэ гэдгийг бүгдийг цаасан дээр бичээрэй. Мөн тэр PDF файлаа татаж аваад тэнд бичих зай үлдээсэн байгаа. Асуулт болгоны доор зай үлдээсэн байгаа. Тэгэхээр та тэрэн дээрээ бичээрэй.
7-дугаарт бизнесийнхээ эрхэм зорилгыг нэг өгүүлбэрт оруулж маш энгийнээр хэлбэл юу байх вэ? Түүнийг бичээрэй. Түрүүний 1 2 3 4 5 6-г бүгдээрингийн нөгөө PDF файлаа татаж бүгдээрингийн бичиж авсныхаа дараа тэрэн дээрээ сайн ажиллаад бизнесийнхээ эрхэм зорилгыг нэг өгүүлбэрт оруулж маш энгийнээр хэлбэл юу байх вэ гэдгээ та олон хувилбараар гаргаж бичээрэй. Тэр бичих зайг би үлдээсэн байгаа PDF файлаа татаад түн дээр бичээрэй. Ингээд 8 дугаарт гарч ирсэн бүх санаагаа цаасан дээр нэгнгүү буулгаж бичнэ. 9 дугаарт зөвшөлдсөх, үүнд бичснийгээ хамтран үүсгэгч нартайгаа зөвшөлдсөх, хэрвээ ганцаараа бол найз нөхөд гэр бүл хайртай хүмүүстэйгээ ярилцаж зөвшөлдсөөрэй. За тэгэхээр та өнөөдөр бизнесийн эрхэм зорилго хэр их чухал болохыг мэдэж авлаа. Мөн хэрхэн түүнийгээ гаргах вэ? Болон бусад өөр компани, корпорациудын эрхэм зорилгоудаа бас танилцлаа. Танд таалагдсан байх гэж бодож байна. Хэрвээ таалагдсан бол та миний подкастыг дагаарай, мөн ревюгээ үлдээгээрэй, сэтгэлдээ үлдээгээрэй, бас хэрэг болох хүмүүс цааш нь дамжуулаарай. Мөн та энэ подкастын description хэсэгт байгаа холбоос дээр дараад бизнесийнхээ эрхэм зорилгыг гаргах PDF файла татаж аваад түн дээрээ өөртөө ажиллаарай. Тэгэхээр хүс хийхүр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ. Дараагийн дугаар хүртэл баяртай.